Сайн байцгаана уу? Өнөөдөр сурган заах арга хичээлийн 4-р хичээлийг орно. 4-р хичээлээрээ бид нэр 3-р дасгал ажлыг ажиллах болно. За сурган заах арга хичээл маань мэдээлэх, төлөвлөх, шийдэх, гүйцэтгэх, шалгах гэсэн ийм дараалал хуваагдаж байгаа. Мэдээлэх хэсгээрээ бол бид нэр онлын хэсгээ өгнө. За суралцах газрын зураг боловсруулсан суралцах газрын зургаараа бид нэр 3-р дасгал ажлыг эхлээд онлын хичээл өгнө. Онлын хичээлийн дараа дадлага ажиллаа өгнө гэсэн ийм нэг газрын зургийнхаа дагуу явна. 3-р дасгал ажлыг болохоор 8.5 цагийг энд зарцуулнаа гэдэг ингээд төлөвлөсөн байгаа. 3-р дасгалын сургалтын зорилго гэдэг байгаа. Эхлээд хүүхдүүдэд зорилгоо танилцуулна. За зорилгоо танилцуулахдаа эхлээд 2-р дасгал ажлаа хэрхэн яаж хийсэн гэдэг талаар нь ярилцаад хүүхдүүдтэйгээ за үнэлгээ дүгнэлтээ өгөөд за өөр одоо яах ёстой байсан, илүү сайжруулбал яах вэ гэдэг талаас нь ярилцсан. За ингэснийхээ дараа яг одоо нөгөө зорилгоо хэлээд за зорилго маань ингээд зорилго тус маань ингээд тод хараар ингээд тэмдэглэгдсэн гэдгийг та нар түрүүч хичээлүүдээр ойлгоцсон байгаа. За тэгвэл одоо эхний зорилго маань фрезерийн суур машины төрлүүд гэж байгаа. За төрлүүдээ амаараа тайлбарлаад өгнө. За олон талын ажиллагаатай суур машин байдаг тийм гэдэг ингээд бүгдийн тоочод тайлбарлаж өгөөд за дараагийнхаа зорилго руу орно. Тэндээсээ үүсгэж байгаа гадаргуугаас хамааруулан фрезерийн аргыг технологиор нь одоо хэрхэн яаж ангиллах вэ гэдэг талаар нь. За энд болохоор слайд 15-ыг ашиглана. За ингээд слайдаа харуулж агаад одоо нөгөө гадаргуунуудаа тайлбарлах нэ. За фрезерийн суур машины зорох багаж гэж байна. За тэгэхээр энэ зорох багажны төрөл ангиллуудаа тайлбарлахдаа слайд 20-ыг харуулна. Дахиад дээрэс нь одоо фрезүүдээ ингээд биетээр нь үзүүлнэ. За энэ бол бохир зурвалтын, энэ бол цэвэр зурвалтын одоо фрез гэд гэх мэтлээ ингэж тайлбарлаж яг биетээр нь харуулад тайлбарлах нэ. За энэний дараа одоо нөгөө угсармал фрез гэд одоо нөгөө ирлэгддэггүй ялцтай фрезүүд гэд гарч ирнэ. За энэн дээр нь болохоор слайд 2021-ийг тайлбарлаад араас нь дахиад нөгөө нэг яг ийм фрезийн хутгийг бол одоо нөгөө нэг угсармал буюу ирийг авч сольдог фрез юм аа гэд ингээд тайлбарлаж өгнө. За энэ бол торц фрез. Яг ингээд нүүр гадаргууг авах нь. За энэ болохоор 90 градусын буюу булангийн одоо юуг ирмэгийг авдаг ийм фрез гэд ингэж биетээр нь үзүүлээд тайлбарлах нэ. Цааш нь багажны илэгдлийн талаар амаараа ярьж өгнө. За ингээд сэвтэй байх юм бол ингэх юм байна. Одоо ийм байвал ингээд энэ илэгдсэн ингээд эмтэрсэн байх юм бол болохгүй гэдэг талаар нь багш бол одоо биетээр тайлбарлаж өгнө. За тэгсний дараа зорох багажны бэхэлгээний талаар тайлбарлаж өгнө. За одоо бэхэлгээн дээр конус бэхэлгээ байна. Одоо цаанг байна гэдэргээд ингээд яг биетээр нь үзүүлээд слайд 23, 24-ийг үзүүлээд ингээ онлын хичээлээ тайлбарлаад дуусгана. За ингээд онлын хичээлээ тайлбарлаад дуусны дараа сурагчдаас одоо өөр асуух юу байна гэдэг талаар нь амаар одоо асууна. За ингээд харилцан ярилцаад одоо сургагч багш маань одоо нөгөө дараагийн одоо дадлага ажил руугаа орно. Дадлага ажил руугаа орохын тулд одоо бид нар нөгөө цэвэр бохир зурвалтын талаар тайлбарлаж өгөөд 3-р дасгал ажлыг хийнэ гэдэг ингээд энэ даалгавраа өгнэ. Дадлага ажлынхаа даалгаврыг. За дадлага ажлынхаа даалгаврыг өгөхдөө бид нар бэлтгэцээ суралцагчдаа өгнө. За ингээд бас багш өөрөө дахиад дагуулan гүйцэтгэх аргаар сургалтаа явуулнаа. 3-р дасгал ажлаа хүүхдүүдтэй өгөхдөө одоо нөгөө дасгал ажлынхаа номыг харуулж агаад за бид нар яг энэ дасгал ажлын энэ 3-р бэлтцийг ажлын зураг нь 3-р дасгал ажлын энэ дээр байгаа. За яг энэний дагуу үйлдвэрлээд энэ зургийн дагуу хэмжээсээр нь энэ ажлын дарааллын дагуу гүйцэтгэх гэдгийг оюутнуудаа тайлбарлаж өгөөд за багшийн зүгээс юу хийх вэ гэхээр энэ одоо нэг ажилбарыг хийхэд шаардлагатай багажнуудыг бэлдэж өгнө. За одоо ингээд бид нар өнөөдөр ажлын одоо зурвалтын багаж нь болохоор 63 мм-ийн диаметртэй фрез хэрэгтэй бас 20 мм-ийн диаметртэй фрез хэрэгтэй. Гэх мэтчлээ ингээд бүх багажнуудаа бэлдээд одоо оюутнуудад өгнө. За ингэснийхээ дараа одоо нөгөө нэг болгоомжтой ажиллах, нүдний шилээ зөөх, ажлын хувцас бүр өмсөх гэдэг одоо энэ зааварчилгаануудаа бол өгнө. За тэгээ нөгөө зоригдсноос болгоомжлоор өдрөгсөн одоо нөгөө хөдөлмөр хамгааллынхаа зааварчилгаануудыг өгнө. Ингээд
ажиллахаасаа өмнө дахиад оюутнуудаар энэ хоёр фрезерээ одоо нөгөө эргэлтийн тоо, одоо суур машины эргэлтийн тоо, өгөлтийг бодуулах хэрэгтэй. Одоо энэ чинь нөгөө дасгал ажил болж өгч байгаа. За энийг бол бид нар бодсон байгаа учраас машин дээр шууд тохируулаа явуулъя өнөөдөр. За энэ шиг оюутнуудаа дагуулчихоо тэгээ багш маань өөрөө одоо бэлтцээ бэхлэх, багжаа ухсрах ажлуудаа хийнэ. За бэлтцээ бэхлэхтэй болохоор одоо нөгөө уруулт юу яах та өндөрлөхийн тулд эвүүр гэдэг юм ашигладаг гэдгээ бас эвүүрээ тайлбарлаад өгөх хэрэгтэй байгаа. 63 мм-ийн диаметртэй фрезэ суур машин дээр суурлуулад одоо эхлээд бэлтцийн уртыг тохируулна. За уртаа тохируулсныхаа дараа дараагийнх ажил руу орноо. Уртаа тохируулахын тулд эхлээд уртаа бэлтсэн дээр шүргүүлье. За 63 мм-ийн диаметртэй фрезэ хотоо суурлуулсан учраас суур машиныхаа эргэлтийн тоог бид нар түрүү бодсон. Тэгээ 116 гэсэн эргэлтийн тоо гарсан бодож манай 116 байхгүй учраас эрдээр тохируулсан байгаа шүү. За энд дөнгөж шүргүүлээд шүргүүлээд X-ээр олчих. Утгаа дээш нь гаргаж агаад X тэмдгийн дагуу 2 мм явуулнаа. За ингээд зураг төсрөөд яг шүргэж байгааг нь харагдаж байна. За тэгэхээр Z цэвэр нөлчих. За утгаа бэлтснээсээ гаргалаа. Ширээгээ 4 мм дэше өргөн. Одоо бид нар автоматар өгнө. За нэг талаа зороод бид нар дууссан байгаа. За эндээс нөгөө талынхаа хэмжээг авна. За энэ хэмжээг өөрчлөхгүй байж байгаа бид нар X цэвэр 0 эндээс уртаа аваад тэгээ явчихнаа. Хэмжээ маань 170 дээр диаметр маань 63 байгаа. Тэгэхээр 233 болох. За 1 мм орчим бид нар одоо авах учраас шууд бүтэн гадаргуугаар нь авчи. Одоо хутан маань өргөн чи. За тэгэхээр шууд явчихнаа. За бид нар ажлын дараалалаараа нүүр гадаргуугаа боловсруулад уртынхаа хэмжээг авцгаа. Одоо дараагийнхаа дараалал руу орноо. За дараагийнхаа ажилбар бол 25 мм-ээр өргөнтэй 8 мм
гүнээ авч өгнө. За тэгтээ 2 мм-ийн зузаантайгаар авна. За насаасаа өөрөө шингэнэ өгчих. Сүүлийн явалт 8 мм авчихсан. За бид нэр цэвэр зураг хэрэгтэй учраас утгаа гарч дуусгасныхаа дараагийнхаа тохиргоо гинэ. Нөгөө талаас яг адилхан явна. За X тэнхлэгээ нойлж жагаад одоо нөгөө талтаа зуралтай явуул. За ширээгээ сулалчихна. Ширээгээ сулалж жагаад ийшээ голд нь 140 үлдэнэ. 170-аас 25 асалтаарч 140 63 нэмээд 183 мм-ийг за зураад хэлээ. Дасгалынхаа 9-р дараалал хүртэл хийгээд дуслаа. Одоо 10-р дараалал руу орохын тулд багажаа солих ёстой. Дараагийн даалгавар маань болохоор 20 мм-ийн диаметртэй фрезер 6 мм-ийн гүнтэй одоо нөгөө голдоо юутай ирмэгтэй ховл зурх ёстой. 1155 мм-ийг одоо Y тэнхлэхийхэд дагуу наашаа татна. За яагаад тэгж байгаа юм гэхээр энэ нөгөө нэг голын энэ хэмжээ маань наривчлалтай. Наривчлалын хэмжээ нь хасах 0.12 хасах 0.1-ээс хасах 0.2-ийн хооронд. Тэгэхээр энийг хоёр талаас бодож өгөөд тэгээд 1155 гэд би одоо бодсон байгаа. Та нар өөрсдөө хүүхдүүдтэйгээ бодох хэрэгтэй. За ингээд авчин тэгээд 3 мм-ээр 2 удаа яваад 6 мм авчнаа. Мөн хурдаа одоо нөгөө нэг түрүү хурд өгөлтөө бас дахиад бодуулах хэрэгтэй. 20 мм-ийн диаметртай учраас одоо бид нар бодоод 309 дээр тохируулсан байгаа. Өгөлтөө 69 дээр тохируулсан байгаа.
Одоо наадлынхаа ирмэгийг хөдөлгөөний хэмжээг аваад тохируулаад ингээ одоо зогсч. Яг түрүү чигтэйгээ адилхан хэмжээгээрээ сүргүүлээд Y цэмцлэг Z тэнхлэгээ даагуу хэмжээгээ тохируулсан байгаа. Одоо би Z-дээрээ хас 3 мм доошогоо шилжүүлсэн. За одоо хэдүүл автомат өвлтөөрөө ширээгээ олон ирмэг маань 1199. Энэ ирмэгэл хамгийн гол нь үлдэх ёстой. Энийг аягүй сайн хэмжээрээ энэ хэмжээд одоо энэ нөгөө наривчлаа гаргаж өгөх ёстой. За одоо 3 мм-ээр авчвал 6 мм авчихна. За бид нэр хоёр талын хоёулаа зороод дуустаа 6 мм-ийн гүнтэй хоёулаа зороод дууссан. Одоо дараагийн алхам болох өрөмдөх ажилбаруудаа хийхин тулд бид нэр багж баригчаа болон багжаа солих ёстой. Одоо бүх өхнүүдээ одоо төвлөгч өрмөөрөө өрөмдөж. Тэхийн тулд бид нар энэ нөгөө нэг доод эвүүрээ авъя. Яагаад гэвэл энэ нөгөө нэвт өрөмдөх учраас доод эвүүрээ өрөмдөж магадлалтай учраас одоо ингээд бэлтцээ нэлээд сайн чангалцсан юм чинь биднэрт эвүүрний шаардлагагүй гэж үзээд би эвүүрээ авлаа. За эвүүрээ авцсан. Одоо тэгэхээр хурдаа тохируулна. 1130 дээр ер нь бол байх зүгээр гэж үзэж байна. За тэгээ хөргөх шингэнээ ашиглана. Хоёр талын бүхий бол гаргачлаа. Одоо энэ шулууны дагуух М6-гийнхаа хэмжээг гаргана бүгдээрээ. За хоёр нүхний хооронд 23 мм гэж байна. Тэгэхээр төвөөс хоёр тал руугаа 23-ын тал гэдэг чинь 11.5 мм. За төвлөгч өрмөөрөө өрөмдөөд дууслаа. Одоо дараагийнхаа багжаар одоо захын 11 мм өрмөөр хоёр захаа өрөмднөө. Багжаас л итгэлээ. За зоргоцыг бол дэгээ төмөрөөр зориултын дэгээгээр навна гэдгээ оюутнуудаа хэлж өгнө. За
Одоо дараагийнхаа ажилтнанд орно. M6-гийн нүхийг өрөмдөж бид нар бэлдэх ёстой. M6-гаар юу гаргахын тулд 5 мм-ийн өргөөр өрөмднө. Тэгвэл тулд өргөмөө суллтуул. За бэлтцээ аваад эхлээ сайхан цэвэрлэжнэ. За цэвэрлээд төлөө сайхан дэвхэж жагаад ирэмгээ дарна. Яагаад ирмэг дарж байгаа гэдгийг бол оюутнуудаа сайн тайлбарлаад өгөх хэрэгтэй. Гар урахааргүй болгох хэрэгтэй. Энэ аюулгүй байдал талаасаа. Яа ингээд ирмэгнүүдэд арцсан. Одоо бид нэр энэ зинк руу дээр энэ нүхнүүдийн ирмэгүүдийг гаргана. Одоо нөгөө дараагийнхаа ажилдаа болдог. Тэгээ эднэрийг бол бүгдийг өрмийн суур машин дээр хий гэсэн бодолтой байна. Өрмийн суур машин дээр энэ 90 градусынхаа энэ ажлыг бас хийнэ. Одоо энэ 18 мм-ийн диаметртэй 90 градусын ийм нүх бэлтэх ёстой байгаа 11 мм-ийн гүнтэй. Энийг нэг мус амтны хийгээд өрмийн суур машин дээр хийнэ. Тэрний дараа эрзваагаа гаргана. За бэлтцээ энэ дискен дээр тэгшхэн эхлээд энэ жижиг тэмкрэп эхэлнэ. Энэ болохоор нөгөө ирмэгийг нь дарж өгч байгаа. Шууд өөрөө тулгарч учраас бэлтцээ эргүүлээд дахиад энэ нөгөө талд маань өрөмний юутай байгаа учраас энийг бас дарж өгнө. Заавал ирмэгтэй талаас эхэлж хүнд ирмэг гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл дараа нь нөгөө талаас бид хувлоо гаргахнаа. За биднэрт 11 мм-ийн хэмжээ хэрэгтэй учраас эхлээд шүргүүлээд хэмжээг ав. За яг шүргэж байгаа 0.7. За 11 мм. За эрзваа гаргахтаа хэдүүлээ тоссоо сайн хийж өгөх хэрэгтэй шүү. За тэгшхэн амсуулах хэрэгтэй гэдгийг хараарай. За нэг бүтээ явуулаад заавал нэг буцаана. Бид нар 3 дугаар дасгалаа хийж дуслаа. 3 дугаар дасгалыг
ирмэг дээр нь хэдүүлээ. Тэмдэгээ тавьж өгнө. За ингээд 3 дугаар дасгал буюу сургам заах хичээлийн 4 дугаар хичээлийн 3 дугаар дасгалыг хийж дуслаа. Дараагийн хичээлээр сургам заах арга зүйн 5 дугаар хичээл үзээд 4 дугаар дасгалыг ажиллах болно.